За сайн байцгаана уу бүгдд нь өдрийн мэндийг хүргэе 20 дахь удаагийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзаж байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа шүтэн барилгын магтаал гэж сайхан номыг уншицгаая. За намаа эхлэхийн өмнө аврал итгэлээ уншия. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл би итэг мүү өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амьтны тусад бурхан бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл би итэг мүү өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амьтны тусад бурхан бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл би итэг мүү өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амьтны тусад бурхан бүтэх болтугай. За бүгдээрээ намаа эхэлцгээе. Шүтэн барилгын магтаал. Богд зонхов гигэн 41 наснда хоосон чанар онсон үедээ бурхан багшид харилдгүй их сүсэг төрөн хоосон чанар айлтснаар нь бурхан багшийг магтсан энэхүү гүн ухааны бүтээлээ туйрвжээ. Энэхүү гүн ухааны магтаал нь богд зонховын туйрсан дөрвөн их магтаалын нэг нь юм. Аль нэг болгоон зарлагласан учир бэлэг нь ханцшгүй үзүүлэгч багш шүтэн барилдаж бүтхийг болгоосон өвдөслөгч ялгуусан түүнд сүгдмөө. ертөнцийн дороотол хэдий буй түүний үндэс нь мунхаг учир шүтэн барилдаж бүтхийг үдсэн альнаар тэр нь нэцхийг зарлаглажээ. Тэр цагт төгөлдөр оюунтан шүтэн барилдаж бүтхүйн мөрийг таны сургаалын анис мөнд яахан дотроо үл ухаарах. Тийм болохоор итгэл танд магтах үүдийг хинч бай шүтэлцэн бүтхийг зарлагласнаас өөр гайхалтай ямарханг олох билээ. Нөхцлөөс гаргалдсан алин бүр нь өөрийн чанараар хоосон химээх энэ зарлагаас сонин гайхам сайн өвдөс юу байна? Алинд байрснаар нялхас нугуудын туйлшрах үзлийн хүлээсийг чангалдаг цацралын торыг хоцролгүй таслагч нь тэр ямагтад мэрэгшгүй мөн. Энэ сургаал нь бусдад үзэгдээгүй, тиймээс л таныг багш хэмээн үннийг арсланд нэрлэдэг шиг тэрсүүд үзэлтэнд хуурмаг нэр. Аяа үзүүлэгч, аяа аврал, аяа итгэл өгүүлэгчийн манлай шүтэн барилдан бүтхийг зарлагласан үзүүлэгч түүнд бие мөргмөө. Амтан эмнэхийн тухайд хайрлсан тусыг зохиогч таны зарлагын сургаалын шим хоосон чанарыг оноход ханцшгүй учир шалтгаан шүтэн барилдаж бүтхүй ёсыг харшилсан зөрчилдсөн хийгээд эс нотлох үед үтсэн үгээр таны ёсыг хэрхэн дотроо ухаарч чадмөө. Та хизээ хоосон чанарыг шүтэлцэн бүтхүйн утганд үзвэл мөн чанараараа хоосон бөгөөд үйлдэлийн зохицол нь харшлахгүй. Түүнээс буцаан үзэх аваас хоосонд үйл болшгүй бөгөөд үйлд хоосон үгээрх учир аюумшигт халилд унахыг таалжээ. Тиймийн учир таны сургаалд шүтэлцэн бүтхүйг үзсэн нь сайшаагдмөө. Тэрийг ч бүгдэд байхгүй болон мөн чанараараа буюугаар бус үл харгалзах охторгын цэцэг шиг үл шүтэлцэх нь тиймээс үгүй ээ. Өөрийн чанараар бүтвэл бүтээгч нь шалтгаан нөхцөлд харгалзах нь харшилмөө. Тиймийн учир шүтэлцэн бүтхүйгээс ангид юмс үгүй учир мөн чанараараа хоосноос ангид алин юмс үгүйд зарлаглажээ. Юмсад зарим мөн чанар байваас мөн чанар нь юр нэцаагдахгүй учир гаслангаас нөхцөхгүй нь болшгүй бөгөөд цацрал бүхнийг бацсшгүй зарлаглажээ. Тиймд мөн чанараас хагтсан хэмээн арслангийн дуугаар олон дахин мэрэгдийн чуулганд сайтар зарлагласан үүнд хэн сөргөлцөж чаднаа. Мөн чанар юу ч үгүй үүнд шүтээд энэ бүтсэн агуулга бүгд зохилдох хоёр нь харшлалгүй хуралдах уйлдахыг өгүүлэх юм. Шүтэн бүтсний учир шалтгаанаар туйлын үзэлд шүтэхгүй хэмээн сайтар зарлагласан нь авралт таны ханцшгүй өгүүлэгч болсон шалтгаан. Энэ бүгд нь уг чанараар хоосон, үүнээс энэхүү үрн гарсан. Хоёр магадлал харилцсан хоорондоо саад үгүй нөхөрлөн уйлдэх.
Үүнээс илүү гайхамшигт болсон үүнээс илүү биширмэн алин. Энэ ёсоор танд магтвал магтсан болохоос бусдаар бус. Тантай өшөрхөх аль нэгнийг мунхаг байр барлагдаа барьжээ. Тиймээс тэрээр мөн чанаргүй дууг үл тэсвэрлэхт нь гайхах юм. Таны зарилгын нандин санг шүтэлцэн бүтхүйд хүлээн зөвшөөрөөд хоосон чанарын архиралтыг тэсдэггүй үүнд би гайхан суумой. Мөн чанаргүйд хөтлөх анцшгүй үүд шүтэн барилдаж бүтхийн нэр томьёог гагцаар шалтгаалan мөн чанарт барьвал идүүгээ харин энэ төрлөختн нь дээд хутагтуудын сайтар зорчсон гарам нөхрөөс хагцах учир таны баяссан сайн мөрд алин аргаар хөтлөн уйлднам. Харгалзалгүй засрашгүй мөн чанар, харгалзах засрах шүтэн барилтлага, хоёул яахан нэгэн суйранд харшлалгүй ямагт хурах билээ. Тиймээс шүтэлцэж бүтсэн алин нь мөн чанараар угаас үгүйсэн ч нэгэн түүнд үзэгдэх учир бүхнийг элб мэтэд зарилглажээ та. Таны ямарчлан үзүүлэн айлтсанд сөргөлдөх зарим нь ч номтой зохилдсон гэм эс олдох үйг зарилгласан гэж энэ ямагтаар сайтар ухаармүй. Юун химээвэл үүнийг номлосноор үзэгдэх хийгээд үзэгдэхгүй зүйлд хэтрүүлэг болон гүжирдэн гүтгэхийн боломжийг алсруулан зохиосны учир. Таны өгүүлэхүйг ханцшгүй дүдсэн учир шалтгаан шүтэлцэн бүтхүйн энэ л мөрөөр бусад зарилгыг ч хуурмаггүй болгоож магадлал төрмөө. Утгачлан болгоож сайтар зарилгласан таны араас даган суралцахад доройтол бүхэн алсран одох нь гим бүгдийн үндэс буцснэх. Таны сургаалаас гадагш зүглэгч нь алжаалыг удаан шүтэн үйлдэлж улам хойштой гимүүдэн дэвэрсээр бид үзэх нь батчих учир аяа мэрэгд энэ хоёрын ялгааг дотроо багтаах болвоос тэрхэн цагт зүрхний гүнээс танд яахан бишрэхгүй байх. Таны олон зарлиг байтаггүй хэсэгхэн нэгний утга төдийхэн ч тойм төдий магадлал олсон ч түүнд дээдийн амгалан өгдөг. Мунхагаар дарлагдсан хөөхий би. Ийм гайхам эрдмийн цогцод эртнээс аврал одуулсан авч эрдмийн хэсэгхэн эс онжээ. Гэлээч үхлийн ам руу зүгэлсэн амны үргэлжлэлээ мөхөх хүртэл танд өчүүхэн итгэл төрсөн үүнийгээ л сайн ховд бодном. Үзүүлэгчийн дотор шүтэн барилтлагыг үзүүлэгч хийгээд бэлгийн дотор шүтэн барилтлагыг мэдсэн хоёр нь ертөнц даяар ялгуусны их эрхэт мэт гайхамшгийг сайтар таал болгоожээ. Бусд нь бус. Таны хэдий хайрлсан зарлиг нь шүтэн барилтлагаас л эхлэн ордог. Тэр нь ч гаслангаас гэтлэхүйн учир амьрлахгүй зохиол танд үгүй ээ. Таны үзүүлсэн сургаал альны чихний мөрд одон тэд бүхнийг амьрлуулах учир сургаалыг тань баримтлахад нэн дургуйцнаа. Чанад сөргөлдөгч бүхнийг даран дээд доодын харшлаар хоосрон төрлөختний хоёр тусыг өгөгч энэ ёсонд дуршил минь дэгжлээ. Үүний тулд та бээр заримдаа бие өөр үед амиа гуа садан төгс идлээ тоошгүй галавт олонтой өгсөн. Альны эрдмийг үзэж таньсаар дэгэнд загас татагддаг мэт таны таалал татагдсан номыг танаас сонсоогүй нь хувь дутуугийнх. Тэрхүү энэлэл гаслангийн хүчээр хайрт хүүдээ ихийн сэтгэл даган датагддаг ямар мэт миний сэтгэл орхиж чадашгүй. Энхэндээ таны зарилгийг санах үед бэлэг үлгэрийн цогоор бадарсан гэрлэн тороор бүрэн хүрээлэгдсэн үзүүлэгч таныг эсрэнгийн эгшгээр үүнийг иймд зарилгласан да хэмээн чадагчийн дүр сэтгэлд минь ургаснаар халуунаар инлэгчдэд сарны цацрах шиг тэрхэн даруйд эмнэн тусламой. Тэр мэт онцгой нэн гайхам сайн ёсыг ч мэрэгшээгүй төрлөختөн нарийн цахилдаг өвс мэт бүхэнд тийм хутхан холимой.
Энэхүү ёсыг хараад би шамдал ихээр олон мэрэгдийн араас даган таны тааллыг ахин дахин эрен хайлаа. Тэгхүйд өвөр бусад аймгийн олон гол номлолыг судлахад улам хойшод эргэлзээ тороор миний сэтгэл нэн цөхөрчихгүй. Таны тэнцэшгүй хүлэгний ёс байгаа үгийн туйлыг эвдэн ямарчлан тайлахыг иш үзүүлсэн. Нагарж унаан номлолын гүмүүдэ цэцэрлэгийн хэрэггүй болгоолын хот мантлан дэлбэлж эрхэм зарилгийн огторгойд саадгүй зорчих туйлд барих сэтгэлийн харанхуйг арилгасан мугуйд өгүүлэх оддыг сүрээрээ дарагч цог төгөлдөр сарангийн сайн номлолын цагаан гэрэлт ирэхсээр тодруулж өгсөн багшийн их ачлалаар харсан даруйд сэтгэлийн алжаал тайлагдж амгалан олвоо би. Зохиол бүхнээс зарилгийн зохиол нь дээд болмой тэр нь ч бас энэ л мөр учраас эвэргэд үүгээр бурхныг дурдан санаарай. Үзүүлэгч түүнийг даган машид гараад ялгуусны зарилэгт баггүй судалж сурсан игүүзрийн явдалд хичээгч нэгэн гэлэн их арш түүнд тэр мэт биширмөв. Ханцшгүй үзүүлэгч таны сургаал руугаа ийн золгосон нь багшийн ачлал учир энэ буйнаач амтан бүгд үл хоцрон дээд садан багшаар хөтлөгдөх шалтгаанд зориулмөө. Тус зохиогчийн сургаал нь мөн орчлонг барагдтал муу бодлын салхиар хизээд үл хөдлөн сургаалын чанар ёсыг мэдээд багш түүнд сэтгэл итгэмжлэл олсноор мөнхөд дүүрэх болтугай. Шүтэлцэж бүтсэн утга түүнийг тодруулан зохиогч чадагчийн сайн ёсыг би төрөл тутамдаа ам биеч огоорон барин нэн тогтооход агшин төдийч мөн үл шантрах болтугай. Дээд татагч тэрээр үлшгүй их бэрхээр шамдан хичээж шимд бүтээсэн үүнийг алин аргаар арвжуулж болох бол химэн тийм шинжилээр өдөр шөнийг нөхцөөх болтугай. Үлэм жариун санаагаар энэ ёсонд хичээхэд эсрэн хийгээд хурмаст ертөнцийг тэтгэгч хаад сайд цогт махгал тэргүүтээ сахиус нугуудаж алгасрал үгүй үргэлжид нөхөр зохиох болтугай. Химэн ертөнц бүхнийг адилтгашгүй их садан ханцшгүй их багш ялч төгс нөгцөн бурхан багшид шүтэн барилцсан бүтсэн гүн утхыг айлдсан үүднээс магтсан сайн номлолын шим химээх үүнийг олонтой сонссон лувсан дагва бэлбэр цастын орны цас дуулсын манлай одой гүнжаалын газар тэнгэрийн хормойд аглаг орон бурхтын дээд газар буюу өөр нэрнтийн ялгуусан төв химээх үед найруулсныг бичээч нь намхай болоо. Энэ сайхан номыг орчуулсан багш хэргийн тухайд Эрдэнэ гүн самбил танаа гүнээ талархлаа. За бичлэгийг маань үзсэн та бүхэн минь шүтэн барилга хоосон чанарыг онож төгсгийгээрсэн бурхны утагт хүрэх болтугай гэж сайхан өрөөлийг өргөё. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ баяртай.